Ерөнхий сайд оюун эрдэнэ үргэлжлүүлэн ажиллах арга замыг хайж байгаа бололтой. Их Британи төвтэй The Guardian агентлаг огцор хамархан жагсаалын тухай нийтэлжээ. Монголын хүүхдийн спортын зуны 8 дугаар наадамд 8 спортын төрөл нэмэгдэжээ. Манай улсын хэрэгжүүлэх мега төслүүдийг Австрийн бизнес эрхлэгчид сонирхож байна. Цөмийн салбарт хүний нөөцийн асуудал хамгийн ихээр тулгамдж байна гэлээ. Орой мэндийг хүргэн үзэгчдээ Тэнгэр телевизийн доллар мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Сая дурдсан болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй үзүүлэх болно. Огцор хамархан жагсаал 14 дахь өдрөө үргэлжилж байна. За манай улсад Австри улсын ерөнхийлөгч айлчилсантай холбоотойгоор өчигдөр уржигдөр жагсаал ялалтын талбай руу шилжээд байсан бол өнөөдөр эргээд Сүхбаатарын талбайд боллоо. За яг одоо жагсаалын нөхцөл байдлын талаарх дүрсийг та бүхэнд шууд дамжуулан харуулж байна. За жагсаалыг зохион байгуулагч Залуусын зүгээс ерөнхий сайд оюун эрднийг улс төрийн хариуцлага хүлээж огцрох орлогоо нотлох хүртэл тайван жагсаалаа үргэлжлүүлсэн хэвээр байх болно гэдэг байр суурьтай байгаамаа. Дараагийн мэдээлэл хүргэе. Огцор хамархан жагсаал хэдийнэ олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг татаж эхлээд байна. За хэвлэлүүд өөрсдийн өнцгөр их сурвалжуудын мэдээлэлд үндэслэн жагсаалыг тоймолж байгаа. За энэ дунд нэгэн онцлог хэвлэл байгаа нь Их Британд төвтэй The Guardian агентлаг ерөнхийлөгч Хүрэлцүүхийн дэмжигч улс төрийн хүчнүүд зориуд ерөнхий сайд оюун эрдний хүүгийн тансаглалыг олон нийтийн анхааралд авчирч жагсаал хүмүүнийг өдөөсөн байж болзошгүй талаар мэдээлж байна. Улс төрчдийн авилга хэл хахуул хэрэгс хитэрч байна гэж үзэн эхлүүлсэн залуусын жагсаалын үндсэн шаардлага нь ерөнхий сайд оюун эрдэнэ болон түүний гэр бүлийн хөрөнгө орлогыг нотлуулах байсан. Хэрвээ гэр бүлийнхээ хэрэгс хитэрсэн хэрэглээний их үүсвэрийг хууль ёсных гэдгийг нотолж чадахгүй бол хариуцлага хүлээж албан тушаалаасаа буухыг жагсагч нар шаардаж байгаа. За гэвч энэхүү жагсаал хэсэг бүлэг улс төрийн хүчнүүдийн зориудаар өдөөсөн хэрэг байж болзошгүй талаар The Guardian агентлагаас мэдээлж байна. Тус агентлагт засгийн газрын нэрээ нуцалсан албаны их сурвалжууд ерөнхийлөгч Хүрэлцүүхийн дэмжигчид ерөнхий сайд оюун эрднийг огцруулахын тулд иргэдийн ур бухимдлыг санаатайгаар өдөөсөн талаар мэдээлсэн байна. Мөн үүнийх нь гол зорилго нь ерөнхийлөгч Хүрэлцүүхийн бүрэн эрхийн хугацааг дахин 6 жилээр сунгах явдал гэлээ. Тодорхойлбол ерөнхийлөгч Хүрэлцэх болон түүний дэмжигчид ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа 6 жилийн хугацаатайгаар сонгодог одоогийн даган мөрдөгдөж байгаа үндсэн хуулийн заалтыг өөрчилж үүндээ хүрэхийн тулд парламентын эрх мэдлийг бууруулахад бэлэн хүнийг оюун эрдний оронд томилох сонирхолтой байгаа гэлээ. Энэхүү нөхцөл байдлын улмаас Монгол улс авторитар буюу дарангууллын цэглэл зүг хойш ухарлаа гэх шүүмжлэлийн бай болж байгааг агентлагийн мэдээлэлд дурдсан байна. Ингэхдээ Орос улбаны улс болон бүгд найрамдах Хятад ард улсын улс төрийн дэглэм засаглалын онцлогийг дурдж олон улсын эрүүгийн шүүхийн хоргийг үл тон Монгол улсад хийсэн ерөнхийлөгч Владимир Путиний айлчлал мөн ерөнхийлөгч Хүрэлцүүхийн ялалтын баярт оролцохоор Орос улбаны улсыг зорьсон явдал зэргийг дурдсан байлаа. Мөн дашим дуртагд ерөнхий сайд оюун эрдэнэ өнөөдөр улсын хурлаар өөрт нь итгэл үзүүлж үргэлжлүүлэн ажилуулах талаарх асуудлаар хандаж санал хураалтыг эх 7 хоногийн дундуур зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар The Guardian их сурвалжууд мэдээлсэн байна. Дөнгөж сая үзэгч танд The Guardian агентлагийн оруулсан нийтлэлийн талаарх агуулгыг үзүүллээ. Үргэлжлүүлэн дараагийн мэдээлэл хүргэе. Ерөнхий сайд оюун эрдэнэ өөрөө өргөдлөө өгч огцрох биш үргэлжлүүлэн ажиллах арга замыг хайж байна гэх таамаг олон нийтийн сүлжээнд хөөрч байна. Тодорхойлбол ерөнхий сайдын зүгээс улсын хуралд итгэл хүлээлгэх тогтоолын төсөл оруулж санал хураалгаж магадгүй байна. Өөрөөр хэлбэл хамтарсан засгийн газар ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа учраас итгэл хүлээлгэнэ үгэх агуулгаар улсын хуралд тогтоолын төсөл хүргүүлэх бололтой. Хэрэв улсын хуралд энэ агуулгаар тогтоолын төсөл орж ирвэл гишүүд ямар санал өгч аль конопо дарахыг тодрууллаа. Монголчууд нэг эвлэж нэгдээд нийлээд явахлаарэ заавал хулгай хийдэг байх албагүй шүү дээ. Тэгэхээр засгийн газар бол одоо энэ эхлүүлсэн 14 мега төсөл 15 ч байж бол аль болох олон төслүүдээ хий хоосон ам биш. За яг амлж аваад ард нь гарыг гэж ингэж сонгосон төслүүдийн ард нь гарчгал хэрэгтэй. 14 мега төсөл дээр бол би маш их шүүмжлэлтэй хандж байсан. Одоо бүгдээрээ муу муухай гэж бас хэлж болохгүй байх тийм үү? Жишээгээр одоо богдуулаа нөхлөнч гэдэг юм уу те. Тэр нэг ийм гүүр бариад төгжрлийг саруулна гэдэг нэг хөгжлийн гүйцэтгэлүүнийг тийм гүүр барина гэдэг байгаа шүү дээ татлагтай. Тэр мөр бол одоо өнөөдрийн хувьд бол үрлэгэн төсөв юм болов уу гэж харж байгаа. Монгол улсад ерөнхий сайд хэдэн жил болж ханах хэрэгтэй юм тийм үү?
Би бол 5 бол хангалттай хугацаа байх өөрийгөө нотолж харуулах гэж би харж байна. Ерөнхий сайд солигдлоо гэд одоо юу гэдгийг гадаад хүчин зүйлүүд болон дотоод хүчин зүйлүүдээсээ бид нар эдийн засгийг сайжруулж чадах юм уу? Үнэхээр дараагийн гараад ирсэн засаг энэ бодлогыг илүү одоо юу гэдгийг төсвийнхөө орлогыг нэмэгдүүлж чадах юм уу? Тийм ээ, хувь хүний хувьд бол хүн нам энэ засаг дотор тултаа байна. Ямар ч байсан хийн гэж амласан амлалтуудаа хийн гэрээний хадагуу үүргээ биелүүлээ явж байгаа. Төр доктортай байх нь одоо түмэн олон тустай гэсэн ийм одоо байр суурьтай байгаа. Одоо шинээр ингээд засгийн газар байгууллагаа дахиад 2-3 сар. За дахиад одоо бодвол хөтөлбөр боловсруулна гэдэг дахиад хэдэн сар. Би энэ л зүгээр санаа зовж байгаа. Миний байр суурь маш ойлгомжтой. Би одоогийн засгийн газрыг дэмжиж байгаа. Одоо 10 сарын дотор энэ хамтарсан засгийн газрын хүрээнд 20 жил гацсан 2 төслийг урагшлуулж чадсан. Тэгэхээр хэрвээ хамтарсан засгийн газар дахиад цаашаа урагшлаад дахиад 2 төслийг урагшлуулж байгаа бол эн чинь бас түүхэн гав ялж үлдэх учиртай. Ажил хийж чадахгүй гэсэн чинь ер нь бол өнгөрсөн 5-6 жил монголчуудын амьдрал ер нь ямар байв гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. Засгийн газрын тогтворгүй байдлын тухай хувьд миний хувьд бол хайран байна. Тэр 14 мега төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоо 3 нь бол шийдчихлээ тий. 2 нь бол хэрэгжүүлэх гэж явж байна. Дахиад бид нэр 2 төслийг бол заавал хийх хэрэгтэй. Нэгдүгээр нь бол эгийн голын усан цахилгаан станц. Хоёрдугаарх нь 5-7 цахилгаан станц. Хамтарсан засаг тогтвортой байх хэрэгтэй. Энэ хооронд тоглоод засгаа ингээл янз янзын байдал унгаагаар дахин нэг дараагийн ээлжиндээ хоолндоо орох гэж юм. Ийм байдал байж хэрхэвч болохгүй. Тодорхой үр дүнд хүрээсэй гэж хүсэж байгаа. Ер нь бол хамтарсан засгийн газрыг бол дэмжижсэн. Дэмждэг. Ер нь энэ олон мега төслүүд улс орныг хөгжүүлэх, энэ эдийн засгийг түргэх, Монгол иргэд орлоготой байх, сайхан амьдрах, их орондоо сайхан амьдрах энэ юмыг одоо бид энэ парламент, энэ засгийн газар хийх ёстой. Үндсэн хуулийн 44-ийн 1-т ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал улсын хурал 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор улсын хурлын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ гэж заасан. Мөн 44-ийн 2-т улсын хурал тогтоолыг баталсан бол ерөнхий сайдад итгэл үзүүлж тухайн асуудлыг дэмжсэн тооцно. За тогтоолыг батлаагүй бол ерөнхий сайдыг огцорсон тооцож шинэ ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно гэж заасан байдаг. За энэхүү ерөнхий сайдтай их хурл нь итгэл үзүүлэх үгүй юу гэдгээ олонхын салаараа шийдэх эрх нь үндсэн хуулиараа олгогдсон. За энэ хувилбарыг ерөнхий сайд сонгож магадгүй байна. За энэ асуудал улсын хурлын гишүүд янз бүрийн байр суурьтай байна. Зарим гишүүдийн зүгээс ерөнхий сайдыг орлогоо нотлох тухай асуудал хөндөгдөж байхад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг улсын хурл руу оруулж ирэх гэж байгаа нь ямар ч логикгүй гэдгийг хэлж байлаа. Эх оны хөгжлийн төлөвлөгөөг 6 дугаар сарын 1-ээс өмнө амжиж батлах хуулийн хугацаатай за иймд улсын хурал шахуу байртайгаар ажиллаж чуулган энэ 7 хоногт бүтэн хуралдана гэж байсан. За гисэн ч тоотой эдхэн гишүүн асуулт асууж цөөн хэдэн л хариултаа авлаа. Учир нь ихэнх засгийн газрын гишүүд эзгүй байсан юм. Ийм байдалтайгаар улсын хурал эх оны хөгжлийн төлөвлөгөөг батлах гэж байна. Эх оны хөгжлийн төлөвлөгөөг энэ сарын 14-нд буюу 13 хоногийн өмнөөс улсын хурал хэлэлцэж эхэлсэн. За ингэхдээ эдийн засгийн хөгжлийн сайд ч биш, шадар сайд барьж орж ирж байнгын хорон дээр танилцуулга хийсэн нь тухайн үедээ шүүмжлэл дагуулж байлаа. Улсын хөгжлийн төлөвлөгөө улсын хурлаар орж ирсэн тэр өдөр засгийн газрын гишүүд гашуун сухайд ганцбод бомтын хил холбоотой төмөр замын бүтээн байгуулалтын төслийн нээлтэд оролцохоор явцгаасан юм а. Тэргүүн шадар сайд нь хуралдаа орох хүртэл энийг хойшлуулъя. Энэ 2026 оны одоо Монгол улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөл ярих нь чухал юм уу? Эсвэл нэг тодорхой нэг төслийн нээлтэнд оролцсон. Ямар олоолаа нээлтэнд ордгийг. Сая өмнөгт наа зөвшөөрлийн үйлчийг хилцсэн чинь эрхэлсэн сайд нь буюу хуулийн төсөл өргөн барьсан сайд чинь гадаад томилтойгоо хойшлуулж шин. Асуудлуудыг хилцээд явъя гэхээр гадагшаа дотгошоо нээлт улсын хурлын хэвийн үйл ажиллагаанд ингээ халдаад байж болох юм. Зугаалж явах шүү дээ. Ажлаа хийгээд асуудлаа шийдээд явж байгаа. Бид энд бас одоо асуудлаа танилцуулах гад засгийн газрын гишүүний хувьд за дээрэс нь одоо асуудлаар үүссэн яамдын холбогдох одоо дөрвийн нарийн бичгийн дараа газрын дарга нар гээд ороод ирсэн байна. Аливаа асуудлыг бодит үр дүн үйл ажиллагаа талаас нь биш улс төрийн популяр талаас нь хардаг юм а болгохон дээр шүү. Чи одоо юм дээр ингээл хүн рүү агширдгаа болоорой. Ийхүү эх оны хөгжлийн төлөвлөгөө хэлэлцэж эхлэхэд л засгийн газрын сайд нар эзгүй байлаа. Энэ өдрүүдэд ч мөн улс төрийн бужигнааны улмаас албан тушаал нь ганхаа хэсэгтээ тулчхаад байгаа сайд нар бас л эзгүй байгаа гишүүд шүүмжилж байлаа.
Монгол улсаа хөгжүүлэх бүхэл бүтэн 1 жилийнхаа төлөвлөгөөг ярьж байгаа энэ үед тэр төлөвлөгөөг боловсруулсан, энэ төлөвлөгөөг биелүүлэх ёстой яамдууд, сайдууд энд байхгүй байгаад үнэхээр харамсаж байна. За тухайлбал одоо цоожил сүрэн сайд байхгүй байна. За ган төмөр сайд байхгүй байна. Мөн одоо энэ хөгжлийн хөтөлбөрчин засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр тулгуурлагдгүй юм уу? Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр маш олон ажлуудыг бид нар ард түмэндээ хийж өгнө гэдээ амлалцсан. Эсвэл энэ амлалтсан хоосон одоо амлалт байсан юм уу? 2026 оны хөгжлийн төлөвлөгөө энэ оны хөгжлийн төлөвлөгөөнд тулгуурлаагүй, уялдаа холбоогүй байгааг гишүүд хэлж байлаа. Засаг сайжруулах зүйлч их байгааг хэлж, зарчмын зөрүүтэй 300 гаруй саналыг гаргаж, санал хураалт явуулж байлаа. Сураа скутер зэрэг шин төрлийн бичил хөдөлгөөнд хэрэгсэлтэй холбоотой зохицуулалт манай улсад усаагаар мэт дутагдж байна. Учир нь сүүлийн 5 жилд сураа скутертэй холбоотой 500 гаруй осол гэмтэл бүртгэгдэж 2024 оноос хойш 5 хүн амнасаа алдаад байна. За иймд сураа скутер унаж замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс насны хязгаар тогтоож үүрэг хариуцлагажуулах шаардлагатай байгаа юм. Цаашаалбал түрээсийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуй нэгжүүдэд хяналт тавих зүйтэйг албаныхан хэлж байна. Сураа скутер унж байгаа хүмүүс хамгийн доод тал нь хэдэн настай байх вэ? За цаашлбал хамгийн дээд тал нь хэдэн километр цаг хүрч хурдлах боломжтой вэ? Машин зам, явган замын аль найран зорчих вэ зэрэг тодорхойгүй асуудлуудыг тал бүрийн оролцоотойгоор тодорхойлох хурал өнөөдөр төрийн ордонд боллоо. За тэд хууль эрх зүйн орчинд эхний байдлаар ийм зохицуулалтуудыг хийхээр төлөвлөж байна. Насны хязгаар тогтоож өгч байгаа. 16 нас хүрсэн хүүхэд унана гэсэн тийм заалт оруулж өгч байгаа. Бас хурдны дээд хязгаарыг тогтоож өгч байгаа. Бизнесийн нөгөө үйлчлэгээ үзүүлж байгаа нийтийн одоо хэрэглээний бизнесийн үйлчлэгээ үзүүлж байгаа зөндөө олон компаниуд байгаа. Энэ олон компаниудын зөвшөөрөл байхгүй. Ямар нэгэн зөвшөөрөл авах. Тэгвэл одоо зөвшөөрөлтөй болж зөвшөөрөл авч зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж энэ бизнес эрхлэгчид миний түрээслэгч байгууллагуудын эрх үүрэг хариуцлага одоо бий болно. Энэ Монголид дээр юу ингээд суулгацгаа. Тэгэн гута тэрийг нөгөө нэг юуны карт марттай банкны карт марттай нийлүүлж 16 нас хүрээгүй хүүхдүүд тэгж хамаагүй унаад яваад их тийм боломж гарахгүй гэж байна. Тэгвэл тэр нь одоо яаж хэрэгжих юм байна би тэрийг бол би мэдэхгүй шүү. Тийм бол хэрвээ хэрэгжих юм бол сайн л байна. Сураан дотроо бол одоо 2-3 төрлийн суран байгаад байна. За нийтийн эзэмшлийн зам талбайд хэрэглэх нь бол өөрөө гэрэл дохиотой, сигналтай, толтой. За ингээ аюулгүй байдлаа бүрэн хангасан. За дээрэс нь одоо 16 ба одоо түүнээс дээш насны одоо А1, А2 гэсэн ангилын одоо жолоодох эрхийн үнэлэх буюу одоо энэ замын хөдөлгөөний одоо анхан шатны ойлголттой хүүхдүүд тэрийг одоо эзэмшнэ гэсэн ийм олон зохицуулттай. Хууль тогтоогчдын зүгээс хориглох, торгох гэхээсээ илүү зохицуулалтуудыг тодорхой болгох нь чухал байгааг хэллээ. Энд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, суран скутертэй холбоотой зохицуулалтуудыг тусгах юм байна. За түүнчлэн тусгайлсан зам зохицол зэргийг бий болгох нь хамгийн чухал байгааг хэлж байлаа. Тэнгэрлэгзийн доллар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрч байна. Дараагийн мэдээлэл хүргэе. Хүүхдүүдийн дундах олимп гэж нэрлэгдэх Монголын хүүхдийн спортын 108 дугаар наадам өнөөдөр албан ёсоор эхэллээ. Тус наадамд 21 аймгийн 9 дүүргийн 6120 гаруй тамирчид 271 багц медалийн төлөө өрсөлдөх юм а. За өнөөдөр наадмын нээлт болж галт бамбарын ёслол болсон байна. Монгол улсын өнцөг булан бүрээс өөрийн хүсэл эрмэлзэл хичээл зүтгэлээр ирсэн тэднийг дэмжин зогсох гэр бүл дасгалжуулагч нар ордны үүдийг дүүргэсээр байна. Дэлхийн аваргад оролцох эрхийг авсан Монгол улсын хамгийн анхны эрэгтэй хамгийн залуу тамирчин болох усан сэлэлтийн олон улсын мастер Эрхэс өнөөдрийн галт бамбарыг асуусан юм а. Монголын хүүхдийн спортын наадам 2018 оноос эхэлж 2 жил тутам зохион байгуулагддаг болсон.
За энэ 2 жил тутам зохион байгуулагддаг болсноороо өсвөрийн тамирчдын амжилтыг урамшуулах, за өрсөлдөх чадварыг нэгтршүүлэх, нэг удаагийн наадамд оролцдог удаагийн биш 2 жил тутам оролцох юм бол нэг тамирчин сурагч маань 4 жилд нэг удаа биш 2 жилд нэг удаа орсноор хүүхдийн наадамд эд өрсөлдөх насн дээр 2 удаа оролцох юм боломжийг бүрдүүлж байгаа. Монгол улсын үндэсний шигшээ багийн залгамж халаа тасралтгүй залгамж халааг бэлтгэх юм гол зорилго байна. Мөн дээрээс нь удахгүй зохион байгуулагдах залуучуудын Азийн наадмын шигшээ багтах тамирчдыг сонгон шалгаруулах бас ийм зорилготой байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотын спортын ордонд Монголын хүүхдийн спортын зуны 8 дугаар наадмыг аль бие ёсоор нийлээ. Энэ удаагийн наадам 6 дугаар сарын 4-ний дуустал үргэлжлэх бөгөөд нийт спортын 31 төрлөөр тэмцээн явагдана. 2 жилийн дараа баг Монголынхаа усан спортынхаа тэмцээнд дахиж оролцож байгаа өндөр байна. Тэгээ айл болох боломжид бүх зай төрөлтөд ороод айл болох бүх медалаа өөрийнхөө чадах бүхнээ инэ. 7 дугаар хүүхдийн наадмаас 13 алтан медаль авсан. Тэгээд айл болох дүүрэгтээ цус нэмэр үзүүлж авраг авах хичээсэн. Над юу ч тохиолдсон бол бэлтгэлээ хийдэг гэсэн тий. Ямар ч үе гарсан, ямар ч ханаа томоо хүрсэн ч гэсэн бэлтгэлээ хийгээл ер нь бүх юмээ хийдэг гэсэн. Мөн манай гэр бүлийн туслалцаа нэлээд надад том нөлөө үзүүлсэн гэж боддог. Энэ жилийн хувьд баг тамирчдын та өмнөх жилийнхээс нэмэгдэж 8 спортын шин төрөл нэмэгдснээр цар хүрээг илүү олон болгож байгаа юм а. Хүүхдийн олимпик дэх уг наадамд оролцох нь зөвхөн тэмцээнд оролцох бас тэдний мөрөөдөлтөө нэг алхам ойртсон үн цэнтэй туршлага болж байна гэж хүүхдүүд онцолж байлаа. Туудахгүй хүүхд бүрийн хөсөөлөдөг олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж байна. Үүнтэй холбогдуулан манай Тэнгэр телевиз болон Unread Media компани хүүхдийн хөгжил, боловсролын чиглэлээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг One Sky Mongolia олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээг байгууллаа. За уг хамтаа ажиллагааны хүрээнд бид One Sky Mongolia-гийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах улмаар дараагийн хамтын ажиллагааг нь өргөжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэх юм а. Манай байгууллага Монгол улсад үйл ажиллагаагаа эхлүүлээд цөөнгүй жил болж байгаа ч зөвхөн Баян зүрх дүүргийн хүрээнд л ажиллаж байсан. Харин энэхүү хамтын ажиллагааны хүрээнд цар хүрээгээ илүү сайн тэлж хүүхдийн эрт үеийн хөгжлийн тухай тэдэнд чиглэсэн үйл ажиллагааны талаар Монгол даяар түгээн дэлгэрүүлнэ хэмээн найдаж байна. Энэ салбар дахь бидний гол зорилго бол бага насны хүүхдүүдийн асран хамгаалагч, эцэг эх, өвөө эмээ, багш, мэргэжилтэн, хүүхэд гарах байгууллага зэрэг оролцогч талуудад хүүхдийн тарих хичнээн хурдан хөгждөг. Түүнтэй уялдуулан тэдний зүгээс хэрхэн дэмжиж илүү сайн хүн болгоход нь туслах явдал юм а. One Sky бол Америкийн нэгдсэн улсад төвтэй олон улсын байгууллага. 1998 онд Бүгд найрамдах Хятад ард улсын орхигдсон эмзэг бүлгийн хүүхдүүдэд чанартай асаргаа, халамж, боловсрол олгох зорилгоор үүсгэн байгуулагджээ. Харин манай улсад 2018 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тодорхойлбол тэд Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд амьдардаг эмзэг бүлгийн хүүхдүүдийн асран хамгаалагчдад зориулсан сургалтын хөтөлбөр, хүүхэд эцэгхийн хамт цагаан өнгөрүүлэх боломжтой тоглоомын төв зэрэг санал болгож, эрт үеийн хөгжил, халамжийн чанарыг сайжруулах чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлдэг байна. Одоо бид нар ингээд 7-8 жилийг ингээ хамт ардаа туулаад өнгөрсөний дараа ингээ харахаар үнэхээр системтэйгээр өөрчлөлтийг бид нэр хийх юм бол маш олон үр дүнд хүрч болдсон байна гэдгийг харж байгаа. Хувийн хвшлийн байгууллагууд тэгээд одоо ямарваа нэгэн байдлаар нийгэмдээ тус хүргэх хүсэлтэй хүмүүстэй тэр улсууд маань ингээд хаана ямар сонирхолтой сайн төслүүд хэрэгжиж байгааг бас мэдэхгүй байх магадaltaй. Тэгээд ирээдүйд хамтарч ажиллах үе хаалга нэгдэсэ гэж бодож байна. Яагаад тэгэхээр одоо бол бид нар илүү өөрөө өөрсдийгөө одоо хамгаалахын төлөө янз бүрийн үйл ажиллагаа хийх шаардлагатай цаг нь бол ирсэн гэж бодож байгаа. Тэдний хэрэгжүүлдэг үйл ажиллагаанууд дундаас Монгол гэрт суурилсан хүүхэд хөгжлийн тоглоомын төвийг онцлогчтой 2023 оны 6 дугаар сарын 1-нд үүд хаалгаа нээсэн тус төвийг 8 хаантай Монгол гэрт байгуулж нэг удаадаа тэгээс 12 насны 25 хүүхэд 2 цаг тоглох боломжтой буюу өдөрт 100 хүүхдэд хүрж үйлчлэх боломжтой байдлаар бүтээн байгуулжээ. Энд аюулгүй байхаас гадна хамгийн гол нь хүүхдээс хөгждөг юм аа тий 0-3 нас бол тархины хөгжлийн хамгийн идэвхтэй нас учраас бид нар энэ үед нь зөв чиглүүлж чадвал нөгөө бидний хүсэж байгаа хүсэн хүлээж байгаа нөгөө Монгол хүүхд бий болох боломж байдаг учраас бид нар энэ үед нь одоо хамгийн сайнараа дэмжих ёстой мэй гэдгийг ойлгуулах энэ бүх процесст одоо Тэнгэр телевизийн хамтын ажиллагаа бид нарт бас нэлээх одоо хувь нэмрээ оруулна гэж ингэж харж байгаа.
Энэхүү Монгол гэрт суурилсан хүүхэд хөгжлийн тоглоомын төв дээрснээр хүүхдийн нийгэмшгүй чадвар, хэл ярианы хөгжил тэргүүтээ дөрвөн төрлийг хөгжүүлжийгэд дээшлэгийн сацуу энэ давсан сургалтуудаар дамжуулан гэрийн нөхцөлд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ хөгжилд анхаарах боломжтойг онцолж байлаа. Бид тус хамтын ажиллагааны үр дүнд One Sky Mongolia олон улсын байгууллагын үйл ажиллагааг өргөн сар хүрээнд таниулан сурталчилж, хүүхэд асаргааны чиглэлд олон талд хамтын ажиллагааг өргөжүүлэн цаашлаад дараагийн хамтарлуудыг бий болгоход онцгой ач тус үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Худалдаа хөгжлийн банк 2018 оноос эхлэн хязгааргүй мөрөөдөл төслөө хэрэгжүүлж хүүхэд залуусын сурч боловсрох орчныг сайжруулах, эрүүл мэндийг дэмжих чиглэсэн хөрөнгө оруулалт хийсэрсэн. Энэхүү төслийн өрөөнд өнөөдөр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн чих хамар хоолойн дасагт 20 гаруй нэр төрлийн хагалгааны багаж хэрэгслийг бэлгэлжээ. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн чих хамар хоолойн дасаг нь Монгол улсын хэмжээнд ганц л байгаа юм. Энэ утгаараа хот хөдөөгөө зорж ирдэг. Гэхдээ энд шаардлагатай тоног төхөөрөмж тутмаг байсан тул худалдаа хөгжлийн банкнаас тус төвд чих хамар хоолойн дурангийн хагалгааны төхөөрөмжийг хандваллаа. Улс орны өнцөг олон бүрээс чих хамар хоолойн эмгэгтэй нарийн эмнэлгийн тусламж дэмжлэг хэрэгтэй хүүхдүүд маань бол энэ төвийг зорж үйлчлүүлдэг байна. Хэрэгцээ шаардлагыг бид эмч ажичдын болон хүүхдүүдийн эмнэлэг зүйн хэрэгцээндээ тулгуурлан тодорхойлж хөрөнгө оруулалт хийж байгаа учраас энэ удаагийн худалдаа хөгжлийн банкны дэмжлэг маань бол бодиттой үр дүнтэй ийм хөрөнгө оруулалт дэмжлэг болж чадж байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Бид нар жилдээ 2000-аас 3000 бис заслыг хийдэг. За тэгээд хөдөө орон нутаг болон бүх Монгол улсад даяараа чих хамар хоолойн энэ тусламжийг үзүүлж байгаа. Тэгээд энэ удаагийн энэ маань нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа энэ цагаан олсон тусламж байлаа. Бид дурангийн мис заслыг хөгжүүлэх, дэлхийдээ хөл нийлүүлэн ажиллахад энэ чих хамар хоолойд энэ хандилж байгаа энэ дуран маань маш их ач холбогдолтой болсон. Их хүүхдийн эрүүл мэндийг төслийн хүрээнд хүүхэд залуучуудад зориулсан эмнэлэг зүйн хүртээмж нэмэгдэж, олон улсын түвшинд нийцсэн эмчилгээ хагалгаа олон хийгдэж, эрүүл мэндийн салбарт ээлтэй байх нөхцөлийг бүрдүүлж, цаашдаа нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын хойч ирээдүй болсон хүүхэд залуусынхаа эрүүл мэнд боловсролын чанарыг дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ. Цөмийн энергийн салбар шинжилгээ ухааны суурь болж олон салбарч өргөжин хөгжиж байгаач манай улсад төрийн дэмжлэг харьцангуй сул байсаар ирсэн. Олон улсын цөмийн атомын энерги агентлагийн Массимо Апоро манай улсад айлчлал хийж цөмийн энергийн салбар тулгамдж байгаа асуудлуудыг цөмийн энергийн комисстой хэлэлцэн хамтын ажиллагаагаа сайжруулан дэмжлэг үзүүлэхээр боллоо. Цөмийн технологиг эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, эрчим хүч, уул уурхайн салбарт илүү ашиглаж байгаа. Үүнд аюулгүй ажиллагааг хангах, сайжруулах тал дээр цөмийн атомын энерги агентлагаас манай улсад дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Мөн манай улс хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр цацраг идэвхт ашигт малтмал цөмийн болон цацрагийн аюулгүй байдлаа сайжруулах боломжтой байна. Монгол улс мөн атомын энергийн гишүүн болсноор мөн хамгийн орчин үеийн сүүлийн үеийн цөмийн технологиг олон салбарт ашиглаж байгаа. Мөн хүний нөөцөө бас олон улсын атомын энерги агентлагийн дэмжлэгтэйгээр бэлтгэж байгаа. Тэгэхээр энэ эдгээр олон үйл ажиллагаануудын талаар өнөөдөр маань илтгэгч танилцуулж байна. Цөмийн энерги олон салбарын суурь болж ашиглагдаж байгаа хэдиж хүний нөөцийн хувьд хамгийн дутагдaltaй салбаруудын нэг юм. Үүнд атомын энерги агентлаг манай улсын шинжилгээ ухааны боловсролыг цаашид улам илүү өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болсон нь ахиц дэвшил болж байна. Инженер тэр тусмаа цөмийн инженер гэхээр физик дотор хамгийн нарийн салбар руу болоод орчдөг. Тэгэхээр эсвэгчд маань нэгдүгээр хангалтгүй 10 жилд физикийн хичээл хангалтгүй үзэж जैन хүүхдүүд цөөн хүүхд физикийг судалж үзэж जैन тэгин гутаа физикээр хідэн нэлсгөө тэрэн дотроос хідэн цөмийн инженерийг сонгох гэхээр эсвэгч нэгдүгээр цөөн байна. Тэгэхээр тэр хэрээрээ төгсөгчд бас цөөн байгаа. Нэгэн сураад төгссөн хүүхдүүдийн хувьд бол сүүлийн жилүүд маш эрчимтэйгээр гадагшаага сурдаг болсон. Олон улсын атомын энерги агентлаг манай улсын цөмийн салбарын үйл ажиллагаатай танилцж, цөмийн шинжилгээ ухааны боловсролын салбарыг дэмжих, залуу үеийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байгаа нь чухал ач холбогдолтой юм. Бүгд найрамд Австри улсын ерөнхийлөгчийн манай улсад хийж байгаа айлчлалын хүрээнд бизнес уулзалт өнөөдөр зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтанд Австри улсын 20 гаруй компани, Монгол улсын 80 орчим байгууллагууд оролцож, хоёр улсын эдийн засгийн холбоо хамаарлыг нэмэгдүүлэх чиглэлээр уулзалт хийлээ.
Манай улс 1963 оноос хойш бүгд найрамдах Австри улстай дипломат харилцаа тогтоосон байдаг. Үүнээс хойш олон жилийн засгийн хэлэлцээрүүдийг байгуулж байсан удаатай. Харин энэ удаагийн бизнес уулзалтаар манай улсын мега төслүүдийг Австри улсын бизнес эрхлэгчид сонирхож байгаа нь харагдаж байлаа. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй зээлээр авах боломжтой болсон гэлээ. Миний хувьд Монгол улсад хийж буй анхны айлчлал болж байна. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод хэдийнэ 60 гаруй жил болсон байна. Бидний хоёр улсын хоорондын харилцаа холбоо төсөөлж байснаас ойр гэдгийг мэдэрч байна. Жишээлбэл адилхан арчилсан улсууд худалдаа, бизнес, шинжлэх ухаан, судалгааны салбарт бид олон нийтлэг сонирхолтой байгаа. Эдгээр харилцаа аль хэдийн бий болсон. Энэ уулзалт бизнесийн чиглэлээр төвлөрч байгаа нь хоёр талдаа маш их сонирхолтой байгааг харуулж байна. Үүнтэй адил шинжлэх ухаан, судалгаа, хөгжим гэх мэт салбаруудад бид уулзалт хийсэн. Австри улсын хувьд олон шийдлийг харж байгаа. Ялангуяа замын төвжирлийг бууруулах, эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр манай улсын байгууллагууд оролцох боломжтой. Энэхүү уулзалтын хүрээнд 8 санамж бичгийг байгуулсан байгаа. Үүнээс нэг чухал зүйл нь нэн хөнгөлөлттэй зээлийг идэвхжүүлсэн байгаа юм. Ингэснээр Монголд Австрийн эмнэлгийн тоног төхөөрөмж хөнгөлөлттэй зээлээр олгох боломжтой болж байгаамаа. 2024 оны байдлаар Австри улс Монгол улсаас 5 сая $5 бараа бүтээгдэхүүнийг авч, харин манайх Австри улсаас 34.5 сая $5 бараа бүтээгдэхүүнийг экспортоор авсан байна. Эндээс харахад худалдааны тэнцэл манад ашиггүй харагдаж байгаа ч экспортын хэмжээ нэмэгдэж байгаа гэлээ. Жилээс жилд Австрийн компаниуд Монголын зах зээлийг улам их сонирхож байна. За энэ талдаа бас манай улсын хэмжээнд ч гэсэн гадаад бодлогыг эдийн засгжуулах томоохон бодлого явж байгаа. Зөвхөн гадагшаа ажиллах биш тийм ээ. Дотооддоо энэ томоохон бизнесүүдийг хүлээж авах юм бодлого явж байгаа. Бизнес уулзалтанд оролцсон барилгын салбарын төлөөлөл хэлэхдээ Австри улсаас барилгын материал болон хүнсний бүтээгдэхүүнийг сонирхож байгаа гэдгээ илэрхийлж байлаа. Монгол Австрийн импортоор оруулж ирдэг бараанууд бол ер нь хүнсний бараанууд, бусад холбогдох аж ахуйн бараанууд, барилгын материалууд бол нэлээд судалж байна. Энэ бол бас манай Монголд бол ирснээрээ бол чанартай бүтээгдэхүүн монголчууд хэрэглэх ийм боломж нэгднэ гэж бодож байна. Манай улс Австрид Гентболтын хөдөр баяжмал савхи хувцас, ямааны самансан олоор малын гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг. Харин Австри улсаас техник тоног төхөөрөмж, машин механизм, эрчим хүчний бүтээгдэхүүн цахилгаан бараа импортлдог байна. Оролцогч талууд хэлэхдээ бизнес уулзалтын дараанаас хоёр улсын эдийн засгийн хэлэлцээрүүд нэмэгдэнэ гэлээ. Ялангуяа энэ Улаанбаатар хотын агарын бохирдол төвжирлийг буруулж хүн амын нэгтрчлыг саруулах үүднээс ард санхүүгийн нэгдэл хувьцаат компани харьяа AGI компани Австри төвтөө Takeman Compagnes Property Networks компанитай хамтран Монгол улсад ухаалаг хот хөгжүүлэх стратегийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ төслийн хүрээнд дэвшилтэт технологи тулгуурласан орчин үеийн ногоон барилгын хэрэгцээг хангасан шин төлөвлөлт бүхий байгаль орчин дээлтэй хотыг цогцлоох юм. Сэргээгт эрчим хүчний их усүртэй дэд бүтцийн бие даасан шийдэл, дижитал засаглалыг нэвтрүүлсэн энэхүү шин төсөл нь хоёр компанийн хувьд шин сорилт төдийгүй олон улсын хэмжээний хот байгуулалтын том төсөл болон өргөжих учиртай гэж талууд онцоллоо. Энэхүү санаачилга нь Монгол улсад олон улсын хөрөнгө оруулалт, инновац нэвтрүүлэх шинэ үеийг нээж байгаа чухал эхлэл юм хэмээн AGI компани гүйцэтгэх захирал Ганх Хуяг онцоллоо. Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтөд 577 банк санхүүгийн байгууллага 2025 оны эхний улиралд үйл ажиллагаагаа явуулжээ. Энэ нь 2024 оны мөнгө үеигтэй харьцуулахад 8.3% өссөн үзүүлэлт юм. Эдгээр тусгай зөвшөөрөлтөө байгууллагуудын 4.9% нь гадаадын, 95.1% нь үндэсний хөрөнгө оруулалттай. Банк бус санхүүгийн байгууллагын их усүрийн 48.7% нь үр төлбөр, 51.3% нь өөрийн хөрөнгө. Түүнийг 2024 оныхтай харьцуулбал итгэлцлийн үйлчилгээний их усүр 57.6%-аар банк санхүүгийн байгууллагаас татсан их усүр 2 дахин нэмэгдэж, банк санхүүгийн байгууллагаас гаргасан өрийн бичиг 70.4%-аар өсжээ. Нийслэлийн засаг даргын захирамжаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа энэ сарын 28-нд газрын биржийн цахим системээр зохион байгуулах юм а. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээхдээ газрын биржийн цахим системд бүртгүүлж оролцох дуудлага худалдаанд хүсэлтээ илгээх юм а. Хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч үнийн саналаа өгөх боломжтой. Дуудлага худалдааны үнийн саналыг энэ сарын 28-ны 9 цагаас авч эхлэн хүлээх хугацаанд үнийн санал ирүүлээг бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулах юм байна. Үзэгч та Тэнгэр телевизийн доллар мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Дараагийн мэдээлэл хүргэе.
Валютын сангийн өсөлт импортын бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж иргэдийн худалдаа авах чадварыг бууруулсаар байна. Манай улс 430 гаруй өргөн иргэлийн бараа бүтээгдэхүүн хэрэгэлдэг. За үүний 55%-ийг импортоор авдаг байна. Хүнсний бүтээгдэхүүн, шатахуун, өргөн иргэлийн барааны үн өсөж байгаа нь иргэдийн амжиргаанд сөргөөр нөлөөлсөөр байна. Валютын ханштай холбоотой импортын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн өссөөр байна. Тухайлбал энэ оны эхний 4 сарын байдлаар хүнсний бараа бүтээгдэхүүний үн 6.8%, хүнсний бус бараа бүтээгдэхүүний үн 9.4%, бусад барааны үн 6%, үйлчилгээний үн 17%-аар нэмэгдсэн нь инфляцийн өсөлтөд голлон нөлөөлжээ. Валютын ханш 2024 онтой харьцуулахад хэлбэлцэл өндөртэй байгаа нь иргэдийн амжиргаанд муу нөлөөлөл үзүүлсээр байна. Энэ байдал цаашид ч үргэлжлэх тухай эдийн засагчид хэлж байна. Тодорхойлбол нүүрсний экспорт буурсантай холбоотойгоор валютын ханш тогтворчход хүндрэлтэй байна гэж тэд дүгнэж байна. Нөгөө ханш хит хэлбэлцэл өндөртэй агаад тэр нөлөө нь орж ирээг байхад л манай инфляц одоо сүүлийн хэдэн сар эрчимжээд Монгол банкны зорилтод 6.2 төвшнөөс л өндөр төвшөнд хүрсэн байгаа. Одоо 4 сарын байдлаар 8.6% байна. За энэ тэгээ цаашлаад буурч чадахгүй юу гэдэг нь бас асуудалтай. Гадаа зах зээлээс л хамааралтай. За дээрэс нь 23-4 онд юу болсон гэхээр төсвийн хит их тэлттэй жилүүд байсан. За дээрэс нь аж ахуй нэгжийн одоо ажилчдын цалин бол өсгсөн. Тэгэхээр одоо энэ нөгөө цалингийн нөлөөлөл нь шууд нөлөөлчихдгөө нэг хэдий улирлын дараа нөлөөлж эхэлдэг. За тэгээд Монгол банкнаас үзэж байгаагаар бол одоо энэ нөгөө нэрлсэн цалингийн өсөлтийн нөлөөлөл нь одоо орж ирээд ингээ инфляцийг хөргөдүүлээд байна. За дээрэс нь Тэнгэр телевиз Мегмар гарагийн мэдээллийн хөтөлбөрүүдэд шууд үзүүлэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Маргааш өглөө шинэ мэдээлэлтэйгээр эргээд уулзцгаая.